поскольку боевики открыли в иракском городе Масул. Исламын ус хүний эрхтэн зарах худалдаа эрхэлж эхэлжээ. Исламын Вант улсын алан хэтэгчид хүний эд эрхтэн худалдааж эхэлжээ. Үүний тулд алан хэтэгчид Масул хотод тусгай тоногсон эмнэлэг нээснийг Ал Арабия сувг мэдээлсэн байна. За энэхүү эмнэлэг нь хүний эд эрхтэн худалдаа авах худалдаалахаар мэргэжсэн бөгөөд Иракийн ерөнхийлөгч асан Саддам Хусейний ордны үндсэн дээр бий болгосон гэж Курдийн ардчсан намын төлөөлөгч Саид Мамузин аль бие усаар мэдгдсэн байна. За түүний хийснээр тэд шоронд хоригдож байгаа хоригдогчдын эд эрхтнийг амиа алдах эсвэл эд эрхтний борлуулахыг нь сонгуулан хийдэг юм. Эд эрхтээ авах хагалгааг мөн л исламын бүлэгт хамрагдах эмчнэр хийдэг байна. За түүнээс гадна эмнэлэгт хоригдогчоос гадна тулаанд амиа алдсан исламын алан хэтэгчдийн эрхтэн авдаг гэжээ. Смертная казнь либо изъятие определенного органа. Es el guiso de lentejas más grande. Уругвайд 1 дор 10,000 хүний хоол хийж генсийн амжилтыг эвджээ. Уругвайсын нийслэл Монтевидеод генсийн шиндээд амжилт тогтоосон үйл явдлын эздээр тус улсын шилдэг тоогооч нар бүртгэгдлээ. 1 дор 10,000 хүнийг хооллож хүрэлцгүйц лентийн шүл хийсэн байна. Ингэснээр уг амжилтыг 2013 оны 9-р сард анх бүртгүүлснээс хойш ийхүү шинжилэн тогтоосон юм байна. За тоогооч нар нийтдээ 800 кг лентил, 100 кг улаан лал, 50 литр тос, 350 кг гахаа 350 кг соус, 70 кг гахаа махны соус, за 70 кг сонгон зэргийг энэхүү хоолнд хийсэн байна. За мөн уг шүлийг хийж байх үед гудамжинд олон хүн цуглаж амтлахыг тэсэн ядан хүлээсэн байна. Тоогооч нар лентилийн шүлийг болгомогт Монтевидео хотын хэдэн мянган оршин суугчдыг дайсан төдийгүй за том тогоон дох шүл 5 цагийн турш дундрааг байна. Цагдаагийн машин тэрэгцэртэй өгнийг төрсөн байна. Франц улсад нэгэн шууган дэгдэв, Фэйсбүүкт нэгэн бичлэг тавигдсан бөгөөд түүн дээр Лекат хотын 2 цагдаа албаны машинаараа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг суусан тэрэгцрийг өмнөд төрж яваад дүрс зураг дүрслэгдсэн байна. За цагдаагийн газрын удирдлага энэхүү бичлэгийг үзээд ихэд уурсан гэн харин тэрэгцэртэй өгнийг гэр бүл тэдэнд талархаад барахгүй байгаа гинэ. За цагдаагийн машин тэтгэврийн хөгшин суусан тэрэгцрийг өмнөд түлхэж явдаг юм. Өгөн тэдэнд хандан тусалцаа иржээ. Түүний тэрэгцэрт суулгасан захилгаан хөдөлгөөр эвдэрсэн гэн за мөн тэрвэр суудлаасаа ховхорхыг хүсээгүй юм. Тиймээс цагдаа нар ийм сонин шийдвэрийг гаргажээ. Харин тэдний удирдлагад энэ санаа нь огт таалагдаагүй гэн тэд аврагч хоёрт сахилгын арга хэмжээ авч торгоно гэж мэдэгдсэн байна. Харин аврагдсан өвгний гэр бүлийнхэн цагдаа нарын талд байгаамаа. Австралийн сүнөөгчид Сирийг бөмбөгдөж эхэлжээ. Австралийн засгийн газар сүнөөгч онгоцуудаа исламын улсын эсрэг дайралтанд ашиглах болсноо зарлалаа. Тус улсын батлан хамгаалах яам Сир, Ирак дахь исламын улсын байрлалуудыг хиймэл дагуулаас авсан зургаар барагцаалаа. 2 удаагийн томоохон цохилт өгөх болсноо мэдэгдсэн байна. Өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн Австралийн нисэх хүчний 3 бүрэлдэхүүн исламын улс гол байрлалуудад буюу газрын тосны орд түшгэлсэн баазуудыг бөмбөгдөх ажиллагааг эхлүүлсэн байна. За ийхүү Австралийн арим исламын улсыг 12 сарын турш агаараас зохилт өгөх ажиллагаанд дэмжиж оролцож байна. Тус улсын X ерөнхийсэд Тони Аббот манай нисэх хүчин Ирак, Сирийн байрлалуудад зохилт өгч исламын улсын дайчдаг сүнэг талдаар тууштай оролцох болно. За мөн бид Сирийн 12,000 дөрвөвчийг эх орондоо хүлээн авахар болсон гэж хэлсэн байна.